За цагаанаар дөрөөллээ. За өвлдөөс олон сайхан хон шоунд үйлчлдэг сайхан газар байсан бай. За сайн байна уу? Сайн байна уу? За сайн явж байна уу? За явж хоёр газар явж ирүүдээ. Зархад мөчн өдрөнд явааж энд байна гэж. Ястаа өдрөнд яваа тэнгэр дээр яваад байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Монголд ийм нутаг байхгүй гэдэг баг хүн бас мэдгүй. Тий. Төвсгөл 70 орчмаар эргээд ингээ яваад байдаг. Тэгэд энэ 20 цагийн цэнхэр цайгийн ард дархтын цэнхэр хотгор гэж ямар агуу газарыг одоо хүн тэр болгон мэдрэхгүй байна. За өвдөн ч ялгаагүй, дурн ч ялгаагүй жилийн дөрвөн үлрэл ээлжилж ирдэг. Ийм хангаш үү дээ. Яс бол нэг сайхан юм байна нэ. Яс бол явахаас мөр гарахмаар ингээ хайр. Гаргаж байгаа мөр нь ариун байх хэрэгтэй. Мөр гарна, мөр өхөн ариун байх хэрэгтэй. Тэгэхээр хүн оюун санаа, зүрх сэтгэл, хөдлөл үйл нь бүгд ариун байвал энэ мөр бол цагаан байна. Багад хамгаараас ирэх гэж бас гас ирж ирээд дүүгэж ихлэг гэж дараад байгаа. Орон хөдлөлийн зочсон тийм үү? Хамгаалагчин орон нэрдэг чинь онгон дэрлэг байгаль байдаг болохоос орд харш байдгүй шүү дээ. Одоо сурах гал заашлан тавдаг байх. Тавдаг байна. Камера ажил тавдаг. Тавдаг тэгэл цагаанаар үйлчлэг бол тойрол. Сайхан байна гэж. Нэг өдрийн хагас өдрийн байгаль хамгаалагчийн амьдрал руу орно гэдэг бол бас магадгүй сонин байх магадгүй. Тийм ээ. Энэ бас хөцөж байж магадгүй. Бас дурлагмаар сайхан ч байж магадгүй. Байгаль их дэлхийг одоо сэтгэлдээ тээсэн хүмүүс та бүгд байдаг баг. Энэ байгалаа хайрлан хамгаалах энэ ан амьтнаа гэдэг бол ан амьтан байгалийн эзэд баг тийм баг. Эх орн хамгийн том эх оронч сэтгэл энд оршдог болоо да гэж та хэд бас Монголын ард түмээс их бахархж байна гэдгээс хэлмээр байна. За ингээд одоо аялалмаар ийм байгаль дэлхийг хайрлан хамгаалах хариуцсан үүрэгтэй хүн гэртээ суугаад зурагт үзэж байх тийм сэтгэлтэй тийм холих ажилтай байж болохгүй. Тий. Яалтгүй энэ рүү орлох ёстой. Ингээд хамрын усаар хатнаа шиндэл энэ ч гэсэн гоё юм шүү дээ. Яг байгалийн нэг мэдээ дандаа зунлах гоё гэдэг гэсэн. Өвөлч гэсэн бас гоё жиндэл ингээд явчихсан зүгээр л юм байх гоё тий. Одоо ямар газар ирсэн бэ? За бид бол Дархтын хотгорын нэгэн гайхамшигтай газар байна. Энэ нь болохоор Дээд цагаан нуурын төрөөний их төрөө гэдэг газар юм байна. За энэ төрөөний их нь юунаас гардаг вэхээр энэ харагч байгаа мот бол шүүргэт уул гэдэг. Шүүргэт уул. Энэ уулнаас их. Шүүргэт гэдэг ямар утгаар шүүрч гардаг устай. Энэ уулнаас чинь шүүрээд гарсан асар их ус байна гэсэн. Тийм учраас шүүргэт уул шүүргээс гарсан булган бол Дээд цагаан нуурын их төрөө гэдэг. Эндээс энэ бүгд ихэн дээр нэг суугаад булгын их болчихсон байна. Суугаад булг байна. Энэ газар сад тавьсан булг байна. Энэ уулнаас сад тавьсан. Тэр булгын ихэн дээр ирээд байж байна. Энэ булгын ихээс Дархтын хотын олон нуур голуудын их болно. Ингээд очиод энэ төрнөөс нийлээд нуурын хоолоо болоод ингээд тоошо том нуураад шишгтэн бол энэшин мөрний их болно. Ийм гайхалтай усан хагалбар дотор бид дэлхийд байгаль их далайн ихэн тэгвэл энэ дотор ихэн байна. Ихэн их өндөрч байгаа газрын үнээс удаан тагнаас их авсан олон голууд нь газрын ам цав эрдэс баялаг чулуулгын дундор явсараад энэ уулны шүүрэгдээ эндээс сатгаад гараад том нуур болоод энэшин мөрний их уу Дархтын хотор нуур годод тэжээд. Ийм тоос. Ингэж очивол энэ чинь том нуур болоод энэ дотор өвлийн тэсгэн хүйтэн 40 50 60 гараацын хүйтэн дотор усны шууд халуун уран усны шууд энд амьдарч амар амгалан мэдрээд энд байж байгаа. Энд амар амгалан мэдрээд байж байна. Нүүдэлсэнгүй, явсангүй. Яагаад вэ? Энэ Дархтын хотын амар амгаланы ертөнц энд байна гэдгийг байгалийн зэрлэг амтан өөрийн гэрээ он цагаар өвлийн байдал нөхцөлийг мэдрээд сонгороо мэдрээд энд өнөөдөр өвлөж байна. Баг утган нуур. Техниктэй амтын нуур. Тэр тэнгэрийн цагаан шувуу халуун орны энд өрөөд амьдрээд байна гэхээр тэр амьд шууг амьдрах нөхцөл бүрдэж байна л. Усан бүрдэж юм байна тий. Халуун байна. Аюулгүй байна. Тэгээ энэ бүх иж бүрдэл байна. Тэгээ энэ нуур чинь том нуур болж байгаа учраас Дархтын цагаан загас гэж энэ алдартай загас байна. За. Оросын цагаан 200 загас авчаад загсан дотроос таалан сая гэж идея гэсэн чинь тэр 200 загсан дотроос Дархтын цагаан загаснаас загас таалагдаагүй. Тийм амттай шимттэй юм ч байсан. Сайхан ч загас энэ нууранд байсан. Одоо энэ нуураас ингээд одоо байна загас 5 кг загас гарч байна түүхтэй. Хамгийн том 5 кг загас гарч. За одоо энэ нуурын дотор одоо манай жолооч залуу
Энэ нууранд багнасаа өнгөрөөсөн цагаан загсыг ингээ барьж ич ундаалж ус иджөөж хоолноо хэрэгж байсан хүн байна. Одоо энэ загас одоо хур мөчд янз бүрийн нөхцлөөс болоод хүний одоо шунлын зэвээр энэ загас бол одоо их хуурцсан. Манай энэ бүх нуур загасаар буцалж байсан гадуур загас хуурцсан. Тэгэхээр энд бол одоо хүний гисээ цадах юм. Цадах гэж чадах юм зөндөө байдлын юмыг устгаж чадж болох. идэх юм олдоогүй. Идэх юм олдохгүй байсан юм шиг. Инээ гэдэггээр өгөхгүй. Тийм учраас энэ юм хайрлах хэрэгтэй, хамгаалах хэрэгтэй, арснаар үжүүлэх хэрэгтэй, хойч үедээ үлдээх хэрэгтэй гэдэг утгаар өнөөдөр байгаль хамгаалал энэ тэсгэн гүйтэн дотор жавар сөрөө хамгаалаад байгаа. 50-60 гаруйц уул тайганд төгчөөд 2-3 метр сас төгчөөд явж байгаа байхгүй. Энэ яагаад вэ? Энэ нутгийг сэтгэл гаргаж хойч үедээ үлдээн, ард түмэнд нь үлдээн, байгаль байлгыг гэсэн сэтгэлд нь яваад байгаа. Энэ шиг болж байгаа тэгээд нөгөө хуушаа үзэх. Энэс доош ингээд нуурынхаа хоолой дагаад амьд хөнгөн чуулган шуудын одоо тэнд байгаа шуудаа харандаа мөр гаргаж болно. Ариун мөр авах хэрэгтэй шүү гэдгийг энэ өвгөө цаана асар том отго явж байна тэгээд. Мөнхнөгийн гачуур мод өнөөдөр цагаан суурах шиг хормын цагаан даашин өмссөн бусдын цагаан дагин шиг юм. Баахэр хүчтэй яаж болчих гээд байгаа байхгүй. Наад өгчөө яста тэгмээр юм. Өөрөхгүй. Зүрхээс сэтгэлээс болж байгаа байхгүй. За энэ хараа ийм гоё нэрэ. Яста ингээд одоо мараа ингээд цагсыг хүргээд унгаамааргүй. За ингээд. За ингээд манай одоо цөмсөх даргын хэлдгээр ер нь бид нар байгальд аялж болно. Сайхан харгаа хараад үзэх явах хэрэгтэй. Говьор бол говийн бүрд баян бүр гэдэг ханга гадар их түрүүний гайхалтай юм цогц үлсэн. Энэ цасыг одоо унгааж болохгүй гэдэг үүднээс бас байгаль хамгаалалтаас үүрэг баг тийм зөв аялах. Зөв аялнаа гэдэг гайдаа гэдэг юм. Ерөөсөө байгаль дэлхийн сайхан чимээд өгсөн бидний мөнх ногоон модыг цагаан даашинчтай хормын цагаан дааш нэмсэн. Эрх танхил дагн усны дагн энэ зогсож байгаа юм шиг байна. Одоо энэ тод усан дэргээд ойгоод туссан ийм гоё харагдаж байгаа. Байгаль хүнд ухаарлыг өгнө, дүрсийг өгнө. Яг тийм ба. Тэрнээс байгууллага өөрөө. Байгууллага хүнээс юу ч нэгтгэв. Хүний эрх хүн ял хүм өрмөн чи сайн сайхан яваараа би чамаас юу ч нэхгүй. Ихэн сэтгэл байдгүй байгууллага ихэд би чамаас юу ч авахгүй надад мэддэг чаддаг юм аав надад байгаар нь байлгаар гэж. Энэ шүү. Байгууллагт чи бид чи бас цагаан ус чинь өнгө нь харуул уг нь цагаан юм шүү дээ. Тийм шүү. Тийм ба? Тэтгэж байдаг. Ус бүхэнд амьдрал байна. Амьдрал. Хамгаал юу алт. Энийг хүндэж унгааж болохгүй гэж одоо байгууллага хамгаас наад захын жишээ эндээс хамгаалт юм байд. Одоо халууцаад хэлж шít. Тэгж үү? Тэг хинт час гэсэн одоо яг нэг ингэж л аялал сурах хэрэгтэй. Ингэж л юм үзэх хэрэгтэй. Би өнөөдөр гоё байна. Агуу гоё юм үзлээ. Баярлалаа. Миний дараагийн нөхрөөд энэ агуу юмыг бас л үзэх хэрэгтэй. үзэх хэрэгтэй. Би үчин дараагийн хүн үзэх хүсэлт энэ дөө. Тэр хүсэлт бидэд оруулах хэрэгтэй. Ингэж чадах юм бол байгаль дэлхийн маань байгаараа байна. Мөнхөрөө байна. Тэгээ хойч үе маань биднэрт ирсэн өмнөх бидний хүмүүс биднэрт баярлан дараагийн хүн баярлана. Нэг өөрөө дуусах болохгүй. Өөрөө Яг үнэ. Усын багаж одоо усын намс гэдэг. Энэ сайхан байгууллагын нуурынхаа их сайхан суулаад үлээ. За тэгээ. Энэ сайхан арчнаас ингэж хөвтнө гэдэг бас хөвтэй юм аа. Бид бүхий ногоо юм шүү дээ. Бүхий ногоо, амган ногоо, урангал ногоо, модон ногоо. Уран төлөвлөөр олж юм уу? Сайхан байгаль. Энэ ногоо ургуул гэдэг усан дотор ногоонороо өвөл ургуулдаг гэсэн. Хөвсгөлөд улаан сумын тусгай хамгаалалтаа газруудаар бид нар явж байна. Тэгээд олон жил байгалаа хайрлаж хамгаалж одоо ингээд те мөр гаргахаас хүртэл хайрлаж явдаг. Энэ олон сайхан байгаль хамгаалагч бас энэ сайхан хамт олонтой ах нартайгаас ингээд явж байна. За ингээд аялал өргөжлүүлээ. За ямар нэртэй газар юу вэ? Инглисээр дээр. За бид дээд цагаан нуурын төрөөнөө нас гарсан гол маань явж байгаад энэ нуурын том хоолоо болоод энэ том нуур болчихж байгаа. Энэ нуур хөвддөггүй ингэ өргөж манан татж байдаг.
Тэгээ манан таж байгаа учраас энэ орчин бол айгүй байгалийн өвлийн айгүй өнгө төрхтэй болдог. Хөлдөггүй учраас энд үдсэн дэгдэхийн явж чадахгүй төр төсн цагдаа сэтгэл нь хорвсон явж чадахгүй ганган буцаад байгаа хүн шүү. Энэ нуурыг сонгож өвчдөг. Тийм учраас өнөөдөр бид нар харлаа сая 20 гаруй хүн энд одоо бор дэгдэхэтгээ зүг өнөөдөр энэ усан дотор ингээд амар жаргалтай байна. Дээр нь одоо ингээд 4-5 дуугаад одон төрөл зүйлийн шууд энэ нутгийг энэ сайхан дарахад нутгийн гүн жинхэр нуурыг ингээд сонирхоод энд амьдарч байна. За ийм учраас энэ орчны газрыг одоо хамгаалах ёстой, хайрлах ёстой. Дээр нь одоо энийг аль болохоор үргээхгүй, цочоохгүй гайхалтай. Манай дархтын хотгор чинь Монголын их нууруудын хотгор, ус нуурын хотгор, дархтын хотгор гэдэг завхны тосон цэнгэл Монголын алдартай 60 хүчсэн гараад л хүүдэн дотор өнөөдөр энэ шууд өвдөж байна. Хүний бодолд одоо боломжгүй гэхдээ нүдээр идээд итгэхээс аргагүй. Нүүдлийн одоо амьдрал ийм шүү энд байна гэж бол хүн бол яагаад ч хэлэхгүй. Тийм учраас энэ бол одоо хамгийн цэвэр тунгалах устай ийм гоё газар. Энийг бол одоо хамгаалтанд авахгүй бол одоо гог хаях одоо хаврангаа мал хараарж өгөх. Одоо ийм асуудлууд бол их гардаг. Хамгаалтаа одоо нарийн хамгаалт, тусгай хамгаалтанд орвол ингээ хамгааж авахгүй юм бол энэ одоо ингээд загас нь хүртэл одоо ингэж байсаар байгаа. Одоо олон жилийн өмнө бол загас ихтэй байсан. Одоо бол загас энэ нуурын загас ихтэй байсан. Одоо бол энэ нуурын ховор болсон. Хятад хор гарч ирсэн учраас одоо зөвхөн ингээд одоо энэ загас бол цөөрсөн. Одоо тэгээд жуулчд их ирж байна. Жуулчд бас сонирхож байна. Тэгээ одоо энийг бол одоо ховор одоо ингээд мандин маягаар хадгалж бас одоо сүүлийн жилд бол ингээд цамраагаа хүмүүс их сонирхох болчихлоо л да. 3 сарын 15-аас хойш энэ нуурын эрэг чинь бас ингээд өхөл бүтэн хоёрын суур байгаа юм чинь. Тэгээд энэ дүнчтэл, өвөлчтөр аялал жуулах хөдөл асар их боломж. Яагаад би оныг онцлоод байна гэхээр залуу хунгууд, хавар ингээд залуу хунгууд энэ хосоо сонгоогүй. Чуулган одоо болж чуулган болж байгаа. Тий. Одоо ирээдүйд хосоо амьдрах хууль заяагаа олдог ийм том одоо амьтны зан үйл болдог хүн шууны ийм газар ахгүй. Байгаль хамгаалагч хүн та бүгд ингээд нөгөө одоо хүний амьдрал ярьж байгаа юм шиг л яриад байна шүү дээ. Тэгэхээр өөр хүмүүс бид болохоор нөгөө нэг алаад идчихсэн махан гой амтаг болов одоо нэг амтны цаадаг болохоос та хэд маань яг л нэг үр хөвгдчихээ яг л нэг хүн шиг энэ чинь одоо ханиа болох гэсэн байгаа шүү. Ийм үед нь үргэж болохгүй шүү. Тэ? За энэ чинь ингээд нөгөө гэр болцсон байна. Энэ амт шуудын гэр юм байна. Энэ гэрийг бид нар одоо хамгаалах хэрэгтэй юм байна. Яаж хамгаалахыг одоо яг ингээд та бүгдээс бас ингээд суралцаад явж байна. Одоо бидний энэ тогч байсан гад одоо энэ тогч байгаа гэдэг чинь бидний огч шаргалцсан найгцсан юм хөндөй байлаа. Өхөр огдон гэд энэ тэнд нь чун дуурсан. Энэ тэнд нь шонкор шүү тэ харцаг шонкор ингээд илээ мэлээ нэгээр тэргээр хоолдог. Одоо тэгээд бид нар хар одоо ингээд энэ тал дотор бид одоо 43 км улаан улаанаас дахиж ирлээ. Нэг ширхэг босоод ирсэнд байхгүй. Энэ хаад Монголд орсон. Илчээрийн ингээд дороод өв сурмалгуулаад нөгөө авдаач нь өвсөддөг амт. Энд байх өвснө байхгүй. Одоо ганцхан хонхордвол тэрний их өөрсөө цасан дороос малчиж байгаа байхгүй. Тэгээ бид манай байгууллагын хамтарч шуудагаар огдны өөрлөө тэр өхөр огдоо байхгүй. Тэр өвс чигж өвс тавьж өгч байсан шүү дээ. Тэгээ энэ болохоор яг ингээ харахад нэг жижигхэн зүйлүүд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эндийг хатах. Энэ амьтан нүүдэл хийх алга болох нь бол дэлхийн уур амьсгалын мэдээлэлч. Байгаль их дэлхийг бид нар хайрлана гэж яриад байдаг тийм. Зүгээр модоо ургуулад явахдаа гол нь биш юм байна. Нэг ширхэг одоо зүгээр жижигхэн ч гэсэн болцмор шоу одоо огтноос ер нь хайрлах юм бол энэ чинь их хайрлаж байгаа юм байна. За ан амьтантайгаа яаж харьцах уу? Яаж одоо хулгаан ангийн тэр мөрөөр нь олдгүйгээд асар их юм таанарт бол байгаа. Яг үнэхээр одоо юм алснараа гэдэг юм уу? Энэ их тай улаантай хордол цардаг соёлын нуруу энэ хөгжил хөгжгөр боллоо. Юм алснаар нь хэмжээд гаргаад ирвэл магадгүй манайх дээгүүр цохно. Гэтэл хөгжлөөрөө за овоо юм алсан юм байна таана. Ямар хөгжилтэй байна? Амьдрал чинь ямар вэ? Тэтгэв юу? Эрүүл мэнд чинь ямар вэ? Ирээдүйн хөгжил ямар гэнэ гэхэд нэлээд доош орчих шүү. Тэгнь. Тэгэхээр
Энэ загас онсон юм байна. дөрөв загас байсан. Одоо ингээд 5 кг зогсоо. Загас алснараа та нар өрсөлдөх юм бол нэлээд дээгүүр гарчна. Алсныхаа үхүү заяанд яасан нэлээд доош орч. Тэгэхээр амьтны аим хороож амьдрсан амьдрал маань тийм ч амар аж жаргалтай бөгөөд тий одоо баян татгалан гэдэг юм уу тийм хэмжээнд байдгүй маань хайрлсан хамгаалсан сэтгэлтэй хүмүүсийн амьдрал хуу заяа өөдрөг байдаг юм байна гэдэг юм чинь ингээд өнөөдөр ингээд хааж харагдаад байна шүү дээ. Би нэг юм асуух гээд байна. Энд шонгыг та түрүүлсэн. Энэ яагаад тойроо явж болоогүй юм бэ гэдэг. Энэ шонгоос одоо яг бас юуг л таas хэлээш. Шуунд одоос гайхаад идэх байхгүй. Энийг тал байхад нөгөө цаагуун тойроо наривчлсан үнэлгээ байгаль орчин нөлөөлөлтийн наривчлсан үнэлгээ хийдгүүг таанаас чухал юм тавих өндөр хөтлөх явуулсан нэг л байхгүй. Яг ингээд энэ усын шууд амьдардаг, усын шууд ингээд тусаад агаад нисдэг юм дээр хөндлөн голд өндөр хөтлөлийн тогтоо шуун тачсан. Энэ рүү очиж шуу очиж хөрөн цохол унаад байгаа. шүн өндөр нис. Шүн өдөр чалгаа усын шууд ирээд таван цохолоод ингээд унцдаг. Хүн метр маш өдөг шүү дээ. Энэ дээр энэс эндээ. Яг энэ усын шууд байдаг юм мандал дээр ингээд тачхлаач ийм нэг асуудал байгаа. Энэ бүгдийг тооцоолох хэрэгтэй л. Тооцоод байгаа. Байгаль орчны нөлөөлөлтийн үнэлгээ хийгээд энэгээр ингээд татхад ямар эрсдэлт байна гэдгийг тооцох хэрэгтэй. За ингээд аялал өмснө. Одоо хаашаа хөлөө. Одоо тэр сертификатын дархан цааштай газрын нэгэн сайхан үдшинтэй амд очиж байгаль хамгаалагчид ажилладаг. Тэрний амьдрал аж ахуйтай танилцаад ажил ярина. хавцал руу шүү дээ. Хавцал руу. Тэгэд ингээд та хэд ингээд өдөр цаараа явж байхдаа нэг хоол мол хийж идэг юм уу? Энэ хэрэг байгаль хамгаалалтын богцон дотор амьдрал явна хай. Байгаль хамгаалалтын богцон дотор амьдрал явна. Хэрвээ тэр амьдрал бол тэр байгаль хамгаалалт Одоо тэнд явж байгаад тэгээд амьдрал тэнд байна. За за. За энэ байгаль хамгаалагч хүний бас богцон дотор амьдрал явна. богцыг бас хэдүүлээ. Уудлах нэ. За. За. Сайхан шууд үзлээ. За бүгдээрэнд миний өдрийн мэнд хүргье. За одоо бүгдээр өнөөдөр ээлж хурлаараа одоо 2025 оных ажлын төлөвлөгөөг ярих байгаа. Тэрнээс урд ингээд бүгдээрээ зорилгоо маш сайн ойлгох хэрэгтэй. Одоо дэлхийд ингээд 200 эко бүс нутаг байдаг. Тэрний одоо 30% нь манай Монгол улсад байдаг. Тэгээ тэрний болохоор одоо 30% нь хамгаалж байгаа одоо манай хамгаалтын захиргаа. Тийм учраас ингээд зайлшгүй хамгаалах шаардлагатай нутаг учраас бид нэр одоо ингээд иргэдэд нөлөөлөх, хүүхдүүдэд нөлөөлөх ийм одоо чухал хэрэгтэй байгаамаа. Тийм болохоор одоо ингээд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулаад ингээд төлөвлөөд явцгаая. За энэ макет болохоор ерөөдөө дархтын хотгорыг харуулсан макет. За энэ улаан маань болохоор 27 сардгийн дархан цаацд газар. За энэ газар нутгийг яагаад цэцхан хамгаалтанд авсан гэхээр энэ дэлхийд цөөхөн үлдсэн одоо онгон зэрлэр үлдсэн юм цөөхөн хідэн газрын нэг 27 сард гэхэд бол ингээд 1 ховор амтны үлгий нутаг. Улаан тай гэхэд бол дэлхийн цэнгэн усны айл сав газар. Одоо бараг ингээд нуур уул болгон дээр нууртай. Тэгээ бэлчир гэдэг энэ уулнаас 5 том уул их аваад ийшээ дархтын хотгор руу уцтгаад гадагшаа инсэн мөрнийх болж гардаг онцлогтой. Ийм байгаа. Тийм учраас юм зайлшгүй хамгаалах шаардлагатай газар. Одоо зөвхөн ингээд дарахад хүмүүс гэдэг утгаараа биш ингээд дэлхийн цэнгэн усныг ингээд тэтгэж байгаа газрын эхэн дээр нь бид нар ингээд амьдарч байгаа байхгүй. Тийм болохоор зайлшгүй хамгаалах шаардлагатай байна. Тийм учраас бид нар ингээд хариуцлагатай байх хэрэгтэй. За одоо ингээд аялал жуулчлалын бүс ингээд цогцлуурт газар тань байгаа. Ингээд баруун тайг, ингээд зүүн тайг. Энэ баруун зүүн тайг руу бас ингээд жуулчд их очдөг байгаа. За 20 сардгийн маань хамгийн өндөр оргил бол харагдж байгаа Дэлгэр хаан уул маань 3093 м өндөр. Одоо ингээд тусгаан балтанд орсноосоо хойш бол ингээд 1 ховор амтд бол нэлээд илбэг болж байгаа. Өсөж байгаа. Тэрнээс өмнө бол ер нь ингээд амтд ерөнхийдөө ховордож байсан. За сүүлийн жилүүд бол ингээд үлийн аялал жуулчлалыг хөгжиж байгаа. Улаан улд гэх юм бол ар бусгатын хавцал, дуут булаг, дээд цагаан нуур, жарган тол гэх газруудад хүмүүс ихээр ирж байгаа. За ингээд Хөвсгөл аймгийн улаан улс сумынхаа дархан заастай газар бол улсын тусгай хамгаалалттай газар буюу байгалийн сайхан үзэсгэлэнт газруудаар бид нэр өвлийнхаа аялыг бас үргэлжлүүлээд явж байна. За бид хүн Монгол улсын тусгай хамгаалалттай газар 27 сардгийн дархан цаастай газрын нэгэн сайхан үзэсгэлэнтэй хавцал болсон 10 усхтын хавцал гэдэг газар ирсэн байна. 10 усхтын хавцлыг 22 жил хамгаалж байгаа байгаль хамгаалагч Нямхо гэж хүн байна уу? Монгол улсын тэргүүний байгаль хамгаалагч ийм хүн байгаа 22 дахь жилдээ хамгаалж байгаа. Энэ босхот шарва алтган орчмын одоо байгаль хариуцсан ийм одоо тэр жилийн дөрөв уул тайганда хөвчөөд ийм байгаль хамгаалж байна. Энэ хүн яагаад энэ газар руу
сэтгэл зүрхээ хараад жилийн дөрвөн улирал 22 жил энэ газар хамгаалав гэдгийг энэ догч байгаа газараас энэ хавцал руу жоохон нэг 500 м явхад та бүхэн эргээд магадгүй байгаль хамгаалч гэд болёо. Энэ нутгийг хайрлахаас аргагүй юм байна. Энэ байгаль хамгаалч жилийн дөрвөн болно энэ хүйтэн дотор ингээд догч байх нь аргагүй юм байна. Хэрвээ би байгаль хамгаалч байсан бол бас л ялгаагүй юм болох юм байна гэсэн ийм л итгэл үйлшил, ийм хайр хүрэх ийм газар. Яагаад гэвэл энэ босдын хавцал гэдэг буюу Дэлгэр хаан уулын ар хормогоор энэ хордол сардгийн нурууны одоо гол уулсын системээс орж ирсэн хатан хавцал дундуур урсж ирсэн эргэн тойрон бараг 500 м өндөр ханан хавцлаар орж ирсэн босдын хавцал энэ дэрэд гинт задраад энэ сайхан задгаа болоод шишгтийн гол руу зутгаад тэр шишгт голноо Янсын мөрний бас нэгэн салаа болдог. Бас л ингэж их эргээд энэ давхтын хавцал руу орж байгаа 300 нуурыг тэжээдэг нэг голын маань нэг нь энэ ар босготын гол буюу энэ бас тойшиг тэнхэр мөстэй уул нэгт нар тулсан босоо хат босгод гэдэг бол босоо хаттай газар гэсэн үг. Ерөөсөө босгод гэдэг чинь хилдгийн явж заах хөрс болох босоо хаттай уулсал гэсэн үг. Одоо энэ үнэхээр энэ хатнуудын ингээд өрөөд ингээд шигтгээд ингээд дамжуулаад өрчихсөн юм шиг ийм газар. Энэ бол аргал ангирын хөдрийн бугын хандгай бугын гахаан ийм орон. Энэ дэлхийн нэг том байгалийн өв. Ийм учраас монголчуудын шүтэн бишрэх хайрлан хамгаалах аюулын дугаалах газрын яалтгүй нэг ийм учраас энд аялсан өнөөдөр та нар энэ дотроос хог олоод ирвэл нэг хог байхгүй. Яагаад вэ? Энд ирсэн хүмүүс маань өөрснөө энд хог хаях ямар ч сэтгэл дотоод сэтгэл нь ариусчаад энд зүрх сэтгэлээ зориулаад хайрлаад буцдаг. Гэдгийг энэ нийт аялагчид, нийт үзэгчид Монголын ард түмэнд хэлмээр байна. Ийм хайрладаг сэтгэлд аялагчид өнөөдөр энд ирдэг юм аа. Тэдний нэг төлөөлөл энэ замд ингээд бид нэр таарад орж ирлээ. Та бүхэн адтай өгөөд сайн байна. Яагаад манай нэвтрүүлэг, манай энэ дархан газрын тухай би ярих завшаа энэ тохиолдсон. Манай байгууллага өдөрхөн ярьдаг нь төлөвлөлөө нэг ярьчихдээ ингээд үзэх боломж гарсан. Баярлалаа ингээд энэ босготын хавцал руугаа ингээд тавтаалаарай гэж та бүд хэлье. За тэгээд ер нь бол саяны үгнээс ингээд биднээ сонсохоор заавал байгаль хамгаалагч байгалаа хамгаалах биш те. Хүн бүр Монгол иргэн бүр хүн болгон байгаль хамгаалагч байх ёстой байна гэдгийг бас ойлгож байна тийм үү? Тий. Зээх. Энэ хоёр чон жаа төрөхийн явж байгаа дэшээ гарсан байна. Тийм энэ жимэлсэн байна. Энэ чандагны жим. Энэ шүлээс бол нэг хэд онгой минь явсан. Чандагны жим байна. Чандагны жимээр энэ шүлээс сангад энэ арай түрүүн явсан. Ер нь ядарч эцэд цолдсон амьтны юг мөрөөр нь бас шинжих боломжтой юу? Боломжтой. Шарахтай байна уу? Юм нь ноцуулсан байна уу? Ядарч байна уу? Ер нь мөрөө бол бүх юм уншин да. Тэр юуны мөрөө? Энэ бол одоо чандаг байна. Чандаг ингээд энэ чандаг хизээ явсан мөрөө. Тий. Энэ ийм мод таяг одоо бид нар таягд гэж байгаа юм л да. Энэ бол нэг талаасаа бол барометр мэдрэгч гэх юм уу? Энэ хутган мөр байна. Сая явсан байна. Сая явсан. Энэ бол энэ царцуу хөлдөө лав байгаа учраас энэ лавл 1-2 хоногтой нэлээд түрүүний мөр байна. Царц хөлдсөн мөр байна. За ишээд энэ гэхэд шүлөөсний мөр байна. Энэ бүр таг цемент ш байгаа. Тийм ээ. Ингээд дагад энэ бол мэдрэгч байгаа. Гарт мэдрэгч байгаа. За энэ бол энэ хармонаас өмнө нэлээд ихт явсан царцуу мөр байна гэдэг. Шүлөөс бол нэг шугамар явна. Мярааж нуугдаж явдаг амьтны шүлөөс бол. Тийм учраас маш цэмбэр, цэмцгэр, хумсаа нуусан амьтан. Хумсны ил гарахгүй. Бөв бөрөнгө. Хаашаа бараг 6 см л байна да. Зүг. Одоо энэ ингээд бидний хардаа энэ 3 мод байна хараа. Одоо энэ дулцсан 3. Энэ гацуур цасан дороос энэ хуш эднийг бид нар хайрлах хэрэгтэй. Тий? Дулцсан мод өнөөдөр тэгээ энэ газрын хөрсөн дээр тайгийн хөрсөн дээр ургахаар нахайлаад гараад цасан дороос байж. Тий. Гайхалтай гоо энэ мод. Энэ олон мод. Энэ гоё. Энэ олон модыг нөхөн сэргэж ургасан байгаа. Одоо энэ дор гэхлээр 5 мод ургасан байгаа даа. Тэгээ одоо дор хаяад 100 жилийн дараа ихэд 100 жилийн дараа төрсөн үед энэ модыг харах байхгүй. Нэг модтой өмсөд нэг модны 100 жилийн амьдралыг амьдрал эвдэж ийн штэ. Эвдэж ийн гэсэн үг байхгүй. Харин зөв.
Тэр бол зөв. Харахад дэвчүүх цаана ямар урхахтай, ямар буруу үйл болохыг бол нохонцорлол байвал одоо байгаль хамгаална гэдэг чинь. Байгаль хамгаалж гэдэг нь чинь маш эглэхэн ажил боловч ийм одоо тий тань мэдгэн эрдэн мэдлэгийн энэ ирээдүйн төлөө ингэж зовж ингэж сэтгэж ингэж бие сэтгэлээ зориулж явдаг их сонин ажил юм байгаа шүү дээ. Ер нь бол тийм учраас өнөөдөр энд хүмүүс дурлалаад ингэж энэ ажил дурлаад явж байгаа байхгүй. Хамгийн эхэлж Ярсал хамгийн боловсрал энэ юм байна. Энэ Таад авч тий. Яг тийм баг. Ер нь байгаль хамгаалагч хүний амьдрал бол хэрэг амьдрал. Хэрэг амьдрал. Хэрэг амьдрал. Ааха. Яагаад гэвэл байгаль хамгаалагч төрийн албан хаагч ажилчин. Опшн контрол суудаг хүн биш. Яагаад гэвэл харж хандж байгаа объект ажлын байр нь уул тайг, тал хээр, говь зөл янз янз байна. Тийм учраас байгаль хамгаалагч ажлын байр бол тайгд байна гэсэн. Төвсгөлийн хувьд бол манай улаан тайгийн хувьд бол ууланд байхад бол гоон зарцсан хаач байхгүй. Айл хаач байхгүй. Тийм учраас байгаль хамгаалагчийн амьдрал бол богцсон дотор нь байх хэрэгтэй. Унаа нь бол мөр байх хэрэгтэй. Амьдрал нь бол богцсон дотор байх хэрэгтэй. Тэн дотор тэр хүний бүх амьдрал байх хэрэгтэй. Ямар ч бас ингээд яаруу сандрах орон дороо шүүрээд гарахад тэр бах Хилэн байдалтай. 3 өдрийн амьдрал байхгүй бол байгаль хамгаалч их хэрэггүй. Нэг хонжоо миний хоол дууслаа, миний цай дууслаа. Би юм мартчих гэж эргэж буцах зэргийн хүн байгаль хамгаалч хийж чаддгүйс би бол хатуу тийм бодолтой байдаг. Тийм учраас байгаль хамгаалцдаг бол за байн харин 3 өдрийн амьдрал чамд байна. Аваад гаргаад гин сандраал гарна. Тэгэхээр хаяа явчихна. Тэгээ 3 өдрийн амьдралт бол тэнд байхгүй бол тэр хүн хүнс хоол. Жишээ нь одоо ямар юм. Тэр байгаль хамгаалчийн цай гэдэг бол зүгээр нэг хар цаашаа дуухгүй. Тэн дотор нь халууны төсвөрлөх, хүүтнийг төсвөрлөх, хоол тэжээл болох үс бүр идэх, хуурах юм байхгүй маа гэхэд тий цайн тийм байх хэвээр. Дотор нь тостай, хужиртай. Тэгээ тайгийн байгаль хамгаалчийн цай гэж арай өөр цай байдаг. Одоо ороо болтол цайн ингээд хоол болоо явуучих. Ийм дөрөвтэй цай байна. Цайн хоол болоо. Цайн хоол болно. Яагаад гэвэл байгаль хамгаалчийн дор хаяад 1-2 өдөр явах гэж. Заримдаа байгаль тэр болно. Заримдаа бол баг сар явахад дахиад гарна. Манай төхийн хужиргаад дартын отгор 300-аад нууранд ганц л хужиртай нуур байгаа. Тэр хужиртай нуур нь түүхтэй шүү дээ. Их түүх. Тэр хужиртай нуур нь ийм шимтэжэлтэй нуур байдаг. Тэр нуураас хужир гэж юм авчаад тэгээд сарлагын сайхан тоцоор самраад ингээл ундаа. Тэгээ шүтээ цай. Тэгэл бараг л шүтээ цай болно. Ер нь Одоо яг тэр цагаа их үү те. одоо тэр цай одоо манай энэ ням хөөж хүний байгаль хамгаалагчийн хэрэн хэрэгсэл байгальд нь цасан дээр шалгав. Энэ хүн явж үгүй юу? Эргүүл шалгалт энэгээр явж уу? Явдаг замаар шин дорж үгүй ганц мөр хараал болоо. За ядраад ингээд өдсөд хоол унд дууслаа гэвэл ууланд байгаа янз янзын шимтэжэл дурмал байна. Одоо энд нэрийг хэлээд яах вэ? Тэрнээ чанаад уг өглөө цайгаа уухсан байхад ороодоо бол зүгээр нэг сайхан цоон ичүүнээ дайтаараа Хоол ичсэн дайны болдог байх. Нэг сайхан цоон ичсэн тостой цоон ичсэн хүний дайтай моринаас муу штэ. Байгальд одоо энэ урагж байгаа энэ урамлыг бас хүмүүс түүхэд бас хугацаа бас байдаг баг тийм үү? Байлгүй. Тэнд энд одоо ирээд ингээд хамаагүй бас энэ урагд бас түүх Болохгүй. Яг эндээс харахад яг энгийн мөрлөө харагдаж байгаа мөрлөө яг ингээд уусан чинь ерөөсөө айгүй тийм юмжигтэй. Арай өөр. Ийм тоогоор нэг цай чанж уугаал өглөө гараал мурдахад тэгэл өнжин бол ороо буухад нэг хайхтруулахгүй шүү дээ. Одоо аймагт бас улсын тусгай хамгаалалтын газрууд байгаа. Олон одоо байгаль хамгаалагч хүмүүс байгаа тийм. Тэр хүмүүстээр бас зорин очиж энэ байгаль ихтэй хайрлах тэр хүмүүс яруу сайхан одоо амьдралын туслахыг бид нар бас сонсох цаг бас болсон байна. Ихтэй манаас цаг үе манаас өөрчилж байна. Энд хүн болгоны оролцоо бас дэлхий рүү чиглэсэн сэтгэл бас хэрэгтэй байна. Нэг хэсэг нь сайхан хайрлан хамгаалж зүтгэж явхад нөгөө хэсэг нь бас л хайрладаг байна. Тийм учраас Монголынхаа өнцөг болонд байгаа олон сайхан байгаль хамгаалагч нартай энэ өдрийн мэндийг хүргэж монголчууд бид энэ сайхан эрэлхийж зоригийг гаргаж яваа. Энэ сайхан байгаль хамгаалагч хүмүүсийнхаа чин сэтгэл урмыг бодож бүгдөө байгаль хамгаалагч бас
Баяа гэж Баяа. сайхан. Өрөөж байна. За. Баярлалаа.